Сайхан амарцгаасан уу? Сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Шинэ оны минь төргийг. За студид маань хүнтэй зочиод ирсэн Монгол Улсын гавь жүжигч Бүрнэ Баяр, Монгол Улсын төвийн ажилтаа Оюун Чимэг, за Монгол Улсын гавь жүжигч Уран Чимэг нараа ирсэн. Та хэдтэйгээ дахин онцгой үнэхээр таатай байна. Өдөрчсөн таатай байна. За өнөөдрийн өнөө өглөө хөтөлбөртөө бид Баярын цэцгээ дугаартаа 70-80-аад оныг онцолж байгаа. Тэгэхээр хэдүүлээ гоё хуучин цагаараа ярилцгаая. Тухайн үеийн хүүхэд насны шинэ жилийн баяр тань ер нь ямар байсан юм болоо? Хувьдаа гоё төхөө олцооч. За танаас эхлэе. Миний хувьд бол тэр үеийн юу шинэ жилийн нэг тоглоомнууд юу ерөнхийдөө дандаа Оросоос ирдэг. Тэгээ шинэ жилийн тоглоомнууд юу манай ахтын нэг Оросод ажилладаг байсан. Нэг нагцах. Тэгэл тэр тоглоомнууд өөрийнхөө хүүхдэд авчирч өгөөд надад бас авчирч өгдөг. Тэгэд юу манайх Монгол гэртээ идэг байсан. Үнэхээр одоогоор бол энэ нэг шар дэлгүүр хавьдал тэнд байсан юм шиг байгаа. Тэгээ орцооны ойролцоо. Тэгээ тэнд юу нэг гэрийнхаа одоо хан бүр дэшигээ тулсан. Би айлын ганц охин байсан байхгүй. Тулсан том ялк засдаг. Тэгээд их онцгой зүйл нь болохоор зэрэг тэр Оросын мандрын алимны үнэр тэр Монгол гэж авдар тавина шүү дээ тий. Авдарнд хийчдэг. Бараг л гаднаас нь үнэртэй дэдэг тий. Маш гоё үнэртэй яадаг. Тэгээд бас нэг юм цаасан ууттай тий. Санаж байна уу? Нэг зурагтай тийм өвгний зурагтай ингээ ялкны зурагтай. Би чамд хайртай гардаг шиг үү? Бэлддэг. Тэгээд алим энтрэний бараг нилээ одоо олон яг одооны үеиг шиг бүр юм сарын өмнөөс биш л дээ. Тэгээ нэг 12 хоногийн өмнөөс тэгэл бэлтждэг гэсэн юм шиг байгаа. Тэгээд тоглоомнууд өлгөөд юу идэг вэ гэхээр зэрэг юм нарийнхан утсанд цагаан хөнгө ингэ тастаж ингээд тэгээ чимэг ингээд бараг тэгээд одоо нэг тоглоомын дондоороо ингээд нэг цас байгаа юм шиг болгодог. Юу яагаад зүгээр ингээд таслаа тавьчихдгүй байсан. Тэр нэг бүсэл ингэж хийдэг. Тэгэл өнгийн засаар ягаад тийм би чинь 2 дугаар ангида зэлтэрлөө бүр сэлэнгийн тэр Оросын хил рүү яваад гисэн шүү дээ. Нэгэ энэ төгсчээл тэгээд хөдөө очиод бас гайхшралд ороод хүүхдийн болохоор зэрэг тэгээд юу огцом хотын өчөө хөдөө болцсон. Тэгээд нөгөө тэгтээ шинэ жил хүртэл би нэлийн хөдөөчсөн байсан. Тэгээд ангийнхаа хүүхдүүдтэй би аяга тод сан тэр цаас буудаад улаан ногоон шараар янз янзаар бодаад тэгээд гинжнүүд ингээд жонхоо штэ цав мав гэж байхгүй те жонхоо буцалгаал бор жонхоо гурлаар жонхоо буцалгаал тэгэл бараг л шинжин өдөрж наагаал айгүй урт гинж ингээд сургуультынхаагаа хэлцдэг байлаа гэртээ бас тэгж хийдэг байлаа тиймэрхүү тэгээд тийм гоё би одоо нэг 5 он эзэн байсан. Тий тэгээд 2 дугаар ангидаа тий 2 3 дугаар ангидаа чинь онц сардаг гээл дандаа өвлийн өгөөс бэлэг авдаг. Тэгэл гэр дөрнөл баяр болдог. Ер нь шинэ жилийн баяр доглон хүлээдэг. Үнэхээр хамгийн гоё. Тий үнэхээр гоё баяр. Тэгээ тиймэрхүү маягаар л байсан да. Та хоёр манай хувьд. За миний хувьд айгүй тод санагдчихж байгаа юм болохоор манайх бол дарханд байсан юм. Тийм тэгээд дарханд бол ер нь Оросууд маш их байдаг байсан. Гадаадын хүмүүс их амьдардаг. Тэгээд нөгөө яг тэр үед чинь нөгөө юм хиймэл юм гацуур гарч ирээгүй байсан байхгүй. Тэгээ манай тэр сэлэнгийн тийш тэр тожийн нарсруу яваад нэг юм гацуур мад аваад ирдэг гэсэн. Яг нөгөө амьд гацуурыг ингээд тайраад айдэрдэг. Тэгээд яг гэртээ нөгөө нэг тэр амьд гацуураа тавьж байгаа. Тэгээд нөгөө тоглоом үлгөөд ингээд ялк яхаар тэр манай ингээд өрөөгөр дүүрэн гацуурны өнөртэй нөгөө тэр чинь амьд гацуур авчирч байгаа юм чинь бүгд амьд гацуур. Тэгэл айгуу гоё. Тэгээд яг нөгөө сая бүрнэгийн хэлдгээр тэгэл нэг юм амтны 12 жил мөлийн зурагтай юм дөрүүлчин хайчлаад ингээд өлөгчдөг тийм цааснууд гэдэг юм а. Тэрийг ингэж өлгөөл тэгэл тэр гэрээ бол одооныхоор бол баг нэг албан газрын ялкны юм шиг ингээд дүүр ингээд тэгэл нөгөө нэг юм саамаа өлгөөл ингээд айгуу гоё чимгэлдэг. Тэгээ манай ээж аваа хоёр бол шинэ жилийн баярт айгуу ач холбогдол өгдөг байсан. Хүүхдүүдэд айгуу баярлуулдаг байсан. Тэгэл ер нь 12 сар яг ингээд төхөөд ирэхээр за одоо 12 сар болох гэж шүү. Онц гарвал өвлийн өвгнөөс бэлэг аваа шүү. Ингээд өдөр шөнөгүй хичээлээ биш үү. Бэлэг авахын тулд тэгдэг тийм айгүй гоё хамгийн гоё баяр бол шинэ жилийн баяр гэдэг. Тэгээ одоо ч гэсэн би бол шинэ жилийн баярт бол айгүй ач холбогдол өгдөг.
миний хамгийн дуртай, хамгийн хайртай баяр. Тийм шүү. Маш сайхан байна, гоё тий. Хайртай найзуудтайгаа энэ хагаа хамт олон дахиад шинэ оны үдшиж артан үзэгчтэйгээ уулзаж байна. Үнэхээр хүсэн хүлээсэн баяр. Хүн болгон хүүхэд багчууд болгон эдээ хүсэн хүлээдэг баяр. Манайх төмөр замын айл байсан. Одоо чи энэ нөгөө хിവэр байгаа манай тэр хуучин баяр. Төмөр замын чуулгын урталт байдаг 3-5 шар баяр. Тэгээ манайх 3 давхт нээсэн. Яг одоо манай хоёрын хэлдэг шиг альбан байгуулах шиг ингээ тий. Та зараа дүүр ингээ бүр ямар итгэвтэй би тий. Сонголтын гарч өгч манайх 8 л байсан. Хүүхдүүд олуулаа ээж хоёр маань хоёулаа багш хүмүүс тэгэл нөгөө уут дүүр нөгөө далбаанууд авчраад үлгөөд тэг яг саяг шиг утсанд ингэж өөртөө нэг цасан хөнгөө хийгээд тэгээд яолко өрөө тэгээд тэрийгэ дуусгаад маш их баярлж тэгээ ингээд орой унтахтаа нөгөөдгөө дахин хараад өглөө олгон хараад тэгээд бас л нөгөө нэг доол телевизэн хүүхд насаасаа дуулж ирсэн тэгэл сүлт модны наад гэж болж ирсэн. Одоо энэ драмын театрт болдог байсан шүү дээ. Битүү хүмүүс гадаа ирсэн тий. Тэгээ нөгөө нийслэлийн хүүхдүүд багчуудын сүлт модын нэгдсэн том наад нь тэнд сургуулаас нөгөө шалгасан хүүхдүүд өглөө өгдөөсөн. Харшин ялгаж. Тэгээд ингээд нэг цоолоо тий. Өглөө цоолж байгаад нэг тэрийгээр төгсгөлд нэг бэлгийн авдаг. Дуусныхаа дараа ваа тэр бэлгэний өмнөр ястаа нэг авдраас өмнөстэй тэр бэлгэний алим жимсэн бүх юм ориг байсан. Тэр Вьетнамын бананы санжин. Тэр санжин бананы ямар гоё бэ тэрний амт одоо л би тэр бананыг олж уудтай юм хатаацсан айгуу гоё тий. Тэгэл тэр бэлгүүдийг хөсөн хүлээж авдаг. Үнэхээр гоё дуу хуур бүжигтэй болдог. Өөртөө ялка таарад бүжилдэг. Ястаа гэрээ дөрөн гацуур бод тий. Гэрээ дөрөн ориг модны бүх юм ориг байсан. Та цасан охин болж ирсэн. Цасан охин болж ирсэн. Болж ирсэн. Гэхдээ тэр үед нэг юм одооных шиг юм гоё юм байхгүй. Тэгээд манай ээж л надад маарлаар юм талаач хийж өгч маар ингээд давхарлаад тэгээд нөгөө нэг юм карахмал гэд бид тэрэнд ингээ хийхэр ингээ цардчихдаг байхгүй. Тэгээ юм бөмбөр хармаатай болгоод тэг ингээд ингээ 3-4 давхарлаж байгаад ингээд маарлаар балаач хийж өгöd. Манай аав болохоор юм цагаан өнгийн картон цаасаар ингээд Оросын нөгөө нэг гүнжүүд эд штэ тэг. Тэрэн шиг малгай хийж өгөө. Тэгээд нөгөө дээр нь ингээ хөвн нааж агаад ёлтны тоглоом хагалаад ингээ наагаад яг биосиг бол байдгүй штэ бай. Үеийн тоглоомч хагардаг тий. Тийм учраас ялк дуусхан гот бүгдийн нэг нэгээр нь хөвөнд байгаад ингээд аюу далт хийдэг тийм л. Нэр ёлтны тоглоом. Ой, утасмаа дуулчлаа. За, ийм болов. Байна уу? Шинэ оны мэд. Өө тий яг одоо ярилцлага үрж байна. Юу гэж дамжуулах вэ? За тэглэг баг. Баярлалаа. Шинэ оны сайхан хөвгтөрөө. За баярлалаа. Сая та бүхний хүргэсэн 70-80 оны попор яг энэ гайхалтай алтан үеийн дуунууд үнэхээр гайхалтай байсан шүү гэж байна. Яа, баяр үргэлж шинэ оноо сайхан хөвгтөрөө гэсэн мэт. За баярлалаа. Шинэ оноо сайхан хөвгтөрөө. Шинэ оноо сайхан хөвгтөрөө. Йоо, ямар гоё мэдээ гинт ингээд залгаанд хүмүүс. Нэр инх боломжтой шүү үзэгчтэй бидэнд л залгаарай. Цасан охин болоход яг таны түрүүний хэлдэг тэр нөгөө нэг тоглоомоо хагалж байгаад ингээд хэлдэг байсан тийм бид нар. Тэр малгааныхаа энэ гол энэ тэр ингээд арай томхныг суулгаад тойруулаа арай жижиг мэлгээд тэгээд тэр нэг цаасан тийм ястаа тийм шиг зураг байгаа шүү дээ. Би аваа өрөөдрээ. Баярын ширээгээ ер нь юугаар хинхтэй цасдаг байсан бэ? Далаа ядаад чи. Ерөөсө тэр үед нөгөө нэг Оросын юм айгүй их иддэг байсан шүү дээ. Тэгээд нөгөө тортыг бол дандаа манай монголчууд өөрсдөө иддэг байсан байхгүй. Тэгээд тэр монголчууд тэр тортоо ингэж хийгээд Энэ малгайг яриад байгаа тийм. Өө яг энэ. Гэхдээ энэ бол бүр гоё байна л да. Энэс арай намхандаа тэгээд энэ яг л энэ шиг ингээд доошоо ингээд нарийнсан тийм хэлбэр гаргаад тэгээ ардаа ингээ хийгээд. тэгэл ардаа. тэг ингээд эрзэн мэрзэнээр тавтаа чин тэр чинь эсвэл уян Эрзэн тий. Тэгээд энэ их он болдог гэсэн тий 12 он. Он болох нэг хол. Тий биш энэ он болдог байсан. Хуучин он болдог. Ангидаа ороод хийж хийдэг байсан бас тий хоёлаа хүүхдүүд. Тэгээд нөгөө улс үндэстнийхийг бас хувц өмсдөг. Вьетнам болон Казак болон Орос болон тухайн үед тэр амттан торт ихэнхдээ яг хуу тийм олон төрлөл гарахгүй хаа тий. Яадаг байсан бэ? гарахгүй ерөөсөө нэг одоо нэг хийдэг яг л нэг торт гэдэг байсан юм а тий. Яа нөгөө яг Орос жороор хийдэг. Тэгээ яг тэр хийцэн бэлэн тортыг яг тэр нэг хийдэг тийм нөгөө кулинар наяа гэдэг нэг одоо хагас бэлэн бүтээгдэхүүн гэдэг чинь тий. Тэндээс очиод авчдаг. Битүү очирс байдаг уу? Битүү очиртай. Заримдаа торт нь олдохгүй амар хэцүү тий. Ингээд та гурийн хувьд бол мэдээж дуу хөгжимтэй бүр салшгүй холбоотой хүмүүс. Тийм учраас тухайн үед ер нь яг ингээ хүүхэд насных нь хамгийн дурсамжтай их шилдэг байсан хөгжим дуу гэж хэлвэл та гурийн ямар дууг нэрлэх вэ? Яг шинэ жилийн холбогдлоо багтам цагтай нэг энэ л явж баяр минь хүрээ
Гомолноор нийлээд үжиг намаа хийцгээ шинэ гарсан жилдээ шижгээр амжилт гаргаад ширэн цавтай хууранда шинжиг дууга аяалаа. Энийг л бодсон. Энэ хөгжим эхлэхэд үсэг давлаад тэгээд нөгөө ампагийн нөгөө гоё шинжлэлийн дуунууд гоё шүү дээ. Тий нөгөө апатын нэр. Тэгээ нөгөө өөрийн 4 цагт нөгөө Орсын суугаар нөгөө нэг энэ апа мапа юм гадаадын хамтлаг гардаг гэсэн. Тэрийг үзэхэд өөрийн 4 цаг хүртэл яг ингээ бүрийг Орсын суугаар Хамгийн гоё нөхдүүдийг тэр тэр л байдаг байсан шүү дээ. Сайхан байж та хэвтэйгээ ингээ ярилцах. Тэгээд өмнө нь бас манай студ дээр та гур маань ястай нөгөө нэг бидний нэг ярьдагчлан ястай сайхан болгочоод яваад гисэн шүү дээ. Тийм сайхан мэдрэмж төрж байна. Та ортой тэгээ шинэ оны биндийг дахин хүргэе. Ирэх жил болон тэний дараа жил болсон бас ерөөл тавь. Баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. Бас шинэ оны минь төргий. Тэгээ та нартаа хамгийн сайн сайхан бүхний хүсээрээ бид гурвын зүгээс. Баярлалаа. Шинэ жилийн баярын халуун мэндийг хүргэе. Монголын сайхан ард түмэн ирж байгаа энэ 2020 онд эрүүл их ад жаргалтай хайр дурлал гэрэл гэгээ дүүрэн байх болтугай. болтгой. Окей. Маш баярлалаа та гуравтаа. За баярлалаа.